Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент 3 буюу гүнзгий шатны хичээлийн маань эхний сэдв эхэлж байна. За бид энэхүү нэгдэх сэдвэрээ хүний нөөцийн сургалт болон хөгжлийн талаар хичээсэн. За энэхүү сэдвийн агуулга маань хүний нөөцийн хөгжил, хүний нөөцийн сургалт, сургалтын хэлбэр, байршил, аргууд байна. За тэгвэл хүний нөөцийн хөгжил гэж юу вэ? Хүний нөөцийн хөгжил бол байгууллагын амжилтын нэг чухал хүчин зүйл байдаг. Иймд хүний нөөцийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь бусад нөөцөд хөрөнгө оруулалт хийснээс илүү үр ашигтай болдог. Учир нь хүнийг хөгжүүлж чадвал жил ирэх тусам үн цэнэ нь өсөж, боловсрч хөгжийн хэрээр сэтгэж, сэтгэхээ хэрээр бүтээдэг онцлогтойгоороо бусад нөөцүүдээс давуу талтай хөрөнгө байдаг. Хөгжил нь нэг талаас албан хаагчдын мэрэгжлийг дэвшлүүлэх чиглэгдсэн арга хэмжээний нийлбэр зохиц. Нөгөө талаас чадвартай цомхон бүтээгдэхүүнээр ажиллаа хийх гэсэн байгууллагын сонирхол болон зохих баталгаа нөхцлөөр хангаагдах гэсэн ажилтны ашиг сонирхлын зөрчилдөөний үр дүн юм аа. За зөрчилдөөн гэдгийн учир нь бол цомхон цөөхөн чадвартай хүмүүсийг хөгжүүлж ажиллаа хийх гэсэн удирдлагууд байдаг болвол аль болохоор өөрснийхөө зохих баталгаа нөхцлөөр хангаагдах гэсэн ажилтны бас нэг ашиг сонирхол байдаг байна. За эдгээрийн сонирхлын энэхүү зөрчилдөөнөөс хамаарч хүний нөөцийг хөгжүүлэх шаардлагатай байна гэдэг ийм ойлголт гарч ирсэн байна. Ажилтнуудын хөгжил гэдгийн дор тэдний мэрэгжлийг дэвшлүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийн нийлбэр цогцыг олгож болно. За энэ нь дараах зүйлүүдийг хамардаг. За сургалт, мэрэгжил дэвшлүүлэлт, удирдлагын сургалт, дахин мэрэгжил эзэмшилт гэдэг энэ хөгжлүүдэд байна. За сургалтанд ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай ерөнхий болон мэрэгжлийн мэдлэг ур чадвар туршлагыг олж авах чиглэсэн үйл ажиллагааг хэлдэг байна. За мэрэгжил дэвшлэлт нь хөгжиж байгаа шинжлэх ухаан, дэвшилтэд техник технологитой холбоотой мэдлэг ур чадварыг дэвшлүүлэх юм сургалт байна. За удирдлагын сургалт гэдэг нь тодорхой удирдах албан тушаал хаших үед шаардлагатай мэдлэг, бэлтгэлийг хангах үед хийгддэг. За дахин мэрэгжил эзэмшилт гэдэг маань ажилтнуудад шинэ мэрэгжил эзэмших юм боломжийг олгодог байх нэ. Тэгвэл хүний нөөцийн сургалт гэж юу вэ? За сургалт нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэргэжлийн бэлтгэл, ур чадвартай болгохын тулд ажилтнуудыг тусгай бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу сургах ийм үйл явцыг хэлдэг. Өөрөөр хэлбэл байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглүүлж албан хаагчдын чадварыг тасралтгүй хөгжүүлэх үйл явц юм аа. Сургалтын дараах 3 үндсэн тохиолдолд шаардлагатай болдог нь за байгууллагад шинээр хүн ажилд орох үед албан хаагчийг шинэ ажил албан тушаалд томилох үед мөн ажлыг үр дүндээ гүйцэтгэхийн тулд тухайн хүнд мэдлэг, туршлага дутагдж байгааг нь шинжилгээгээр тогтоогдсон үед сургалтуудыг өгдөг байна. Хүний нөөцийг хөгжүүлэх олон арга байдгаас хамгийн чухал нь шинэ ажилтныг сонгож авсны дараа ажилд нь зөв чиглүүлэх, мэрэгжлийн баримжаа олгох, сургалт дадлагжуулах болон тодорхой хугацааны дараа тэдний хөдөлмөрийг үнэлэн өөр ажил албан тушаалд дэвшүүлэх, бууруулах, шилжүүлэх, за хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас салах зэрэг арга хэмжээг авахд хэрэгэлдэг байна. Тэгвэл хүний нөөцийн хөгжлийн гол арга бол сургалт байд юм аа. Байгууллагын ажилтны сургалт богино хугацаанд явагддагаар онцлогтой байдаг. За сургалтын үр дүнд байгууллагад өндөр бүтээмж, чанар бий болж ингэснээр байгууллагын өрсөлдөх чадвар нэмэгддэг. Мөн ажилтнууд сургалтанд тасралтгүй хамрагдсанаар ажлын шинэ арга технологиг амархан эзэмших чадвартай болж осол аваарын тав багасж улмаар ажилтнууд ажилдаа сэтгэл ханамжтай байснаар хүний нөөцийн тогтворжилт сайжирдаг сайн талтай байдаг. За тэгвэл сургалт явуулах зайлшгүй хэд хэдэн шалтгаан байдаг байна. За энэ нь байгууллага шинэ техник тоног төхөөрөмж эсвэл технологи суйрлуулж ашиглахад шинэ эсвэл илүү чадварлаг ажилтнуудыг шаарддаг. Энэ үед тухайн шинэ техник тоног төхөөрөмжт ажиллах чадвартай болгох үүднээс ажилтнуудыг дахин сургадаг. За ажлын арга технологид өөрчлөлт гарах үед зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу шинэ бүтээгдэхүүн эсвэл үйлчлэгээ бий болгосон үед ажилтнуудыг албан тушаал дэвшүүлэх эсвэл өөр ажил шилжүүлэх үед тухайн шинэ ажил албан тушаалд нь тохирох сургалтыг өгдөг. За мөн ажлын чанарыг сайжруулах үед мөн өөрчлөлтөд зохицох зэрэгт нь сургалт өгдөг байна. За энэхүү сургалтыг өгөхөөс өмнө сургалтын хэрэгцээг тодорхойлох нь өөрөөр хэлбэл хаана, хэнд, хэдийд ямар сургалт хэрэгцээтэй байна вэ гэдгийг нь тодорхойлох хэрэгтэй. За сургалтын хэрэгцээг тодорхойлохын тулд
ажлын байрны тодорхойлт буюу албан тушаалын тодорхойлт, за ажлын гүйцэтгэлийн үнэлгээний мэдээллийг нь ашиглахын зэрэгцээгээр тусгайлсан асуулга боловсруулан авч болдог. Ингэснээрээ байгууллага салбар нэгж болон хувь хүний сургалтын хэрэгцээний талаар үндэслэлтэй мэдээлэлтэй болсны үндсэн дээр хөтөлбөр төлөвлөгөө боловсруулж эхэлдэг. За сургалтыг үр ашигтай болгохын тулд сайн боловсруулагдсан хөтөлбөр хэрэгтэй байдаг. За тэгвэл сургалтын хөтөлбөрт дараах зүйлүүдийг заавал багтаасан байвал зохино гэж үздэг байна. За үүнд сургалтын хэрэгцээнд тулгуурласан үндэслэл, зорилго, зорилтыг тодорхойлох ёстой. За яг тухайн хүнд ямар хугацааны сургалт хэдийд хэрэгтэй болсон гэдгийг зорилго зорилготой тодорхойлох шаардлагатай. За сургалтын агуулгыг тодорхойлж боловсруулах хэрэгтэй. Сургалтын төвшинг нарийвчлан зааж өгсөн байх. Ямар арга хэрэглэх үү? За нөөц шаардлагатайг тодорхойлох хэрэгтэй. За сургалтын явц үр дүнг хэрхэн үнэлэх талаар төлөвлөж тусгаж оруулах ёстой. За эцэст нь цаашид энэ хөтөлбөр яаж өргөжих, хөгжүүлэх боломжийг нь тодорхойлох шаардлагатай байна. За тэгвэл сургалт хөгжлийн хэрэгцээний шинжилгээ нь байгууллагын ажлын хэрэгцээний хүний нөөцийн шинжилгээнүүдэд хийгддэг байна. За байгууллагын хэрэгцээний шинжилгээнд байгууллагын урт болон богино хугацааны зорилтуудыг шалгаж тэдгээрийг биелүүлэхэд хаана ямар сургалт хэрэгцээтэй байгааг тодорхойлдог. За ажлын хэрэгцээний шинжилгээнд тодорхой ажил үрээ гүйцэтгэхэд ажилтнуудад ямар мэдлэг ур чадвар дутагдж байгааг тодорхойлдог. За хүний нөөцийн хэрэгцээний шинжилгээнд болохоор ажлын гүйцэтгэлийн үнэлгээний дараа чухам хэнд ямар сургалт хэрэгцээтэй байгааг тодорхойлдог. За үүнийг нь одоо хашиж байгаа болон ирээдүйн ажлынхаа хувьд мөн тодорхойлж болдог. Өөрөөр хэлбэл шинэ ажил албан тушаал шилжүүлэх буюу дэвших үед ямар сургалт хэрэгтэй байгааг тодорхойлох боломжтой байна. За тэгвэл сургалтын хэлбэр, байршил, аргуудын талаар авч үзье. За мэргэжлийн сургалт бол байгууллагын хүний нөөцийг сургаж хөгжүүлэх үндсэн хэлбэр байдаг. За сургалтын зорилго болон зохион байгуулах хэлбэрээс хамаарч ажилтны сургалтыг хоёр төрөлд хуваан авч үздэг. За энэ нь тодорхой мэргэжлийн бус сургалт эсвэл тусгайлсан мэргэжлүүлэх сургалт байдаг байна. Тэгвэл тодорхой мэргэжлийн бус сургалт гэдэг нь суралцагчдын мэргэжлийн төвшнгөөс нь хамаарат ямар нэгэн өргөн хүрээний ерөнхий мэдлэг олгох зорилгоор зохион байгуулдаг ийм сургалт байдаг бахан. Тэр нь тухайн ажилтан гүйцэтгэх байна уу, удирдах түвшнэх байна уу гэхээс үл хамааран нийтэд нөгдөг ийм ерөнхий сургалт байдаг. За үнийг тодорхой мэргэжлийн бус сургалт гэж хэлдэг. За тэгвэл тусгайлан мэргэжлүүлэх сургалт нь үндсэн мэргэжлээс гадна мэргэжлийн тодорхой чиглэлээр нарийн мэргэжлүүлэх зорилготой ийм сургалт байдаг. За сүүлийн үед байгууллагуудын мэргэжлийн сургалт хэд хэдэн үе шатуудыг багтаасан, иж бүрэн тасралтгүй болсон. Өөрөөр хэлбэл ажилтны сургалтаа тодорхой системчлсэн байдлаар явуулах ийм хандлагатай болсон. За сургалтын зорилтуудаас шалтгаалan сургалтын хэрэглэгддэг төрөл, хэлбэр, аргууд нь мөн янз бүр байдаг. За эдгээрээс нэлээд түгээмэл төрлүүдийг бүгдээр одоо үзье. За ажилд авах үеийн сургалт байдаг байна. Энэ нь ялангуяа удирдах ажилтан мэргэжилтнүүдийг анх ажилд авахдаа байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, эдийн засаг, технологийн онцлог, хөдөлмөрийн нийгмийн нөхцөлийн ба эрүүл ахуйн техникийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг судлуулах зорилгоор явуулдаг ийм сургалт байдаг. За энэ сургалт ажилд орохын тулд холбогдох бичиг баримтыг бүрдүүлсэний дараа явагддаг. Өөрөөр хэлбэл бүрдүүлэлтийн дараа сонгон шалгаруулалтаар тухайн ажил албан тушаалд тэнцсэн тухайн хүнд явагддаг ийм сургалт байгаа. За сургалтын хугацаа ихэвчлэн 1-2 хоногийн хугацаатай байдаг. Ийм хэлбэрийн сургалт ихэвчлэн техникийн нарийн мэдлэг шаардсан эсвэл өндөр хариуцлагатай үйлдвэр аж ахуйн газрууд, үйлчлэгээний байгууллагуудад өргөн хэрэглэгддэг сургалт байна. За хоёрт нь жил бүрийн тохино сургалт байна. За энэ шинэ техник, дэвшилтэт технологи, удирдлагын болон үйлдвэрлэлийн шинжилгээний үр ашигтай аргууд, үйлдвэрлэл болон хүний нөөцийн салбарт нэвтэрч байгаа шинэ зөвлөдтэй танилцуулах зорилгоор зохион байгуулагддаг сургалт байгаа. За бүх ажилтнуудтай зориулж жил бүрийн техникийн аюулгүй ажиллагааны заавар, журам, онцгой мэдлэг олох зорилгоор тогтмол сургалтыг явуулж шалгасны үндсэн дээр тухайн жилийн мэргэжлийн зэрэг ангиллыг нь тогтоож өгдөг байна. За жил бүрийн тохино сургалт нь 1-3 эсвэл 3-7 өдрийн богино хугацааны ийм сургалт байдаг байна. За тэгвэл мэргэжил дэвшлэх сургалт гэж байдаг байна. За энэ нь байнга өөрчлөгдөж байгаа олон улсын болон үндэсний хэмжээний боловсролын стандартын шаардлага болон үйлдвэрлэлийн хөгжлийн онцлогийн дагуу ол практикийн мэдлэг, ур чадвар, туршлага олж авах зорилгоор явагддаг сургалт байгаа.
За энэ сургалтанд шаардлага гарвал ажилтнууд хязгаарч хамрагдах боломжтой байдаг. За мэргэжил дэвшлэгдэх сургалтанд дараах сургалтын төрлүүд багтдаг. За үүнд үйлдвэрлэл эсвэл үйлчлэгний тодорхой чиглэлийн асуудлаар богино хугацааны буюу 72 цагаас илүү ийм сэдвчилсэн сургалт байдаг. За мөн байгууллагын шинжлэх ухаан, техник, технологи, нийгэм эдийн засгийн болон бусад бэрхшээлтэй асуудлуудаар сэдвчилсэн асуудал төвшүүлсэн сургалт семинар буюу 72-оос 100 цагийн ийм сургалт байдаг байна. За мөн шинжлэх ухаан, технологи, нийгэм эдийн засгийн болон мэргэжлийн үйл ажиллагааны бусад нэн тулгамдсан асуудлуудыг гүнзгийрүүлэн судлахын тулд удирдах ажилтан мэргэжилтнүүдийн урт хугацааны буюу 100 цагаас дээш ийм сургалт байдаг байна. За эдгээрийг мэргэжил дэвшлүүлэх сургалт гэж ойлгох байна. За тэгвэл дадлагчлалт гэж байдаг. За энэ нь онлайн сургалтын явцад олж авсан мэргэжлийн мэдлэг, ур чадвараа практиктээр батжуулж бэхжүүлэх зорилготой ийм сургалт байдаг. За түүнчлэн эрхэлж байгаа ажил албан тушаалынхаа үүргийг сайн биелүүлэхийн тулд мэргэжлийн болон зохион байгуулах туршлага болж авах, тэргүүн туршлага судлах зорилгоор дадлагжих сургалтанд хамруулдаг. За дадлагчлалтыг дотоод гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон тэргүүлэх чиглэлийн эрдэм шинжилгээ судалгааны болон боловсролын байгууллагууд дээр хийдэг байгаа. За мэргэжлийн дахин бэлтгэл буюу мэргэжүүлэх сургалт байна. За энэ нь мэргэжлийн үйл ажиллагааны өөр төрлийн ажлыг гүйцэтгэхийн тулд энэ чиглэлийн шинжлэх ухааны онол, техник, технологиг судлахаар тусгасан боловсролын хөтөлбөрийн дагуу ажилтнуудад нэмэлт мэдлэг, ур чадвар, туршлага эзэмшүүлэхэд чиглэсэн ийм сургалт байдаг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн тодорхой чиглэлээр нарийн мэргэшүүлэх сургалт гэсэн үг. За мөн дахин бэлтгэлийн сургалт байна. За ажилтнуудын эзэмшсэн дээд эсвэл тусгай мэргэжлийн боловсролд суйрлан тэдэнд шинэ мэргэжлэр 2 дахь мэргэжил эзэмшүүлэх зорилгоор явагддаг сургалтыг дахин бэлтгэлийн сургалт гэдэг байна. За ажилтнууд ажиллахын зэрэгцээ ихтэй сургуулиудад орой ичнэ эсвэл зайны онлайнаар сургалтанд хамрагдсанаар өөр мэргэжил эзэмших юм боломжтой байдаг. За энэ сургалтын эцэст тухайн мэргэжлийн чиглэлээр тогтоосон журмын дагуу улсын дугаар бүхий боловсролын дипломыг мөн олгодог байх нэ. За сургалт явуулах байршлаар нь ажлын байран дээрх болон ажлын байрны гадуурх гэж мөн ангилдаг байгаа. За тэгвэл ажлын байран дээр сургалт гэдэг маань мэдлэг туршлагатай ажилтныг дагалдах эсвэл сургагч ажил үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар шинэ ажилтны ажлын байран дээр зааж сургадаг ийм сургалт байгаа. За сургацагч туршлагатай ажилтан эсвэл сургагч бодит материалтай эсвэл тоног машин тоног төхөөрөмжтэй хэрхэн ажиллаж ажлыг яаж хийж байгааг ажиглах замаар суралцдаг. За энэ тохиолдолд туршлагачсан ажилтан сургагч заавар зөвлөмж, өдөр дамж суралцагчдад өгөх зорилгоор өөрийн өдөр тутмын ажлын цагаас гадна өөр цаг гаргадаг, зааж сургадаг ийм үр барилтай байдаг. За ажлын байран дээр сургалтын давуу тал нь юу вэ гэхээр сургалтын үр дүн маш сайн, маш өндөр үр дүнтэй байдаг. За яагаад гэвэл суралцагч ажлын яг бодит орчин нөхцөлд ажлын арга барилыг нүдэрээ үзсэн суралцаж байгаа. За нөгөө талаас ирээдүйн хийж гүйцэтгэх ажил дээрээ ур чадвараа хэрэгжүүлэн гүйцэтгэлийн тухай хяналтыг газар дээр нь хянуулаад улмаар буруу байвал засаж залруулах ийм боломжоор хангагдсан байдаг сайн талтай байх нэ. За тэгвэл ажлын байран дээр сургалт явуулахдаа дараах аргуудыг ашиглаж болдог байна. Үүнд ажил албан тушаалд сэлгүүлэн ажиллах тохиолдолд дагалдан сургалт байдаг байх нь мөн зааж сургах болон зөвлөх зэрэг энэхүү сургалтуудын аргыг ашигладаг байна. За тэгвэл ажил сэлтэлт гэдэг маань ажил сэлтэлтийг хүний нөөцийн хэлтсийн зүгээс ялангуяа шинээр ажилд орсон хүмүүсийг байгууллагын дотор төрөл бүрийн ажил албан тушаалд зориудаар хэсэг хугацаагаар тамлан ажиллах замаар хэрэгжүүлэх боломжтой байдаг. За энэ нь ажилтан байгууллагын үйл ажиллагаатай танилцах, ажлын байр бүрийн онцлог, тэдгээрийн уялдаа холбоог биеэрээ үзэж мэдрэхэд чухал ач холбогдолтой байдаг. Ингэснээрээ олон төрлийн ажил үүрэг гүйцэтгэх практик туршлагатай болж шаардлагатай үед ямар ч ажлын байрны хүнийг орлох эсвэл хавцхан ажиллах боломжоор хангагддаг. За универсал ажилтан гэж бүх төрлийн техник дээр гарах чадвартай ажилтан байдаг ч юм уу гэх мэтээр байдаг байгууллагууд дээр байдаг энэ хүнийг ажил сэлгүүлэн ажиллуулах зорилгоор хийдэг байна. За дагалдан сургалт гэдэг маань ажлын байран дээр ахмад эсвэл туршлагацсан өндөр ур чадвар бүхий ажилтан шинээр орж байгаа эсвэл туршлагачж амжаагүй залуу ажилтнуудын хооронд албан ёсоор багшаавын холбоо тогтоогоод улмаар
ажлаа хасуулан гүйцэтгэдэг ийм арга байгаа. За энэ аргын үед ахмад ажилтан өөрийн ажлын арга барил, ур чадвараа шавьдаа зааж сурган улмаар өвлүүлэх ийм тохиолдол байдаг. За зааж сургах гэдэг маань менежерийн хамгийн чухал үүрэг болох ажилтнуудыг ажлын байран дээр суралцахад туслах гол арга болдог. За энд хамгийн гол зүйл нь суралцагч болон сургагч менежер хоёрын хамтын ажиллагаа харилцаа байдаг. Байгууллагад гүйцэтгэлийг тасралтгүй сайн байлгахын тулд менежерийн өдөр тутмын үйл ажиллагаанд энэ арга хэрэглэгддэг байгаа. За зөвлөх сургалт гэдэг маань байгууллагын туршлагдсан ахмад ажилтан, шин залуу ажилтнууд тухайн ажлын талаар зааж зөвлөж тусалдаг. Өөрөөр хэлбэл ахмад ажилтан энэ аргаар өөрийнхөө залуу халгааг бэлтэнэ гэсэн үг. За зөвлөх буюу тэтгэвртэй газар ажилтнуудыг энэ үед ашиглан тухайн байгууллагад ажилуулад шинээр орж ирж байгаа хүмүүсийг хүмүүс зааж зөвлөх маягаар тухайн ахмад ажилтны залуу халгааг мэддэг байгаа. Ийм зөвлөхүүд шинэ ажилтнуудад багшлаа зогсохгүй улмаар дадлагжуулж цаашид тодорхой албан тушаалд дэвшин ажиллахад шаардлагатай ажлын дадлага туршлагыг эзэмшүүлдэг байна. За тэгвэл ажлын байрнаас гадуурх сургалт гэж байгаа. За энэ нь ажилтнуудад зарим ур чадварыг ажлын байранд сургаж эзэмшүүлэх боломжгүй ийм үе байдаг. За мөн байгууллагын үйлдвэрлэл үйлчилгээний болон зарим ажлын байрны онцлог, мэргэжлийн нарийн ур чадвар эзэмших, орчны өөрчлөлт зэрэг нь ажлын байрнаас гадуур сургалтыг явуулах шаардлагыг бий болгодог байна. Энэ хэлбэрийн сургалтын зардал өндөр байдаг нь сургалтыг ажлын байранд дээрх орчинтой ойртуулах, тусгай сургалтын байгууллага эсвэл өндөр мэргэжсэн хүмүүс зааж сургадаг холбоотойгоор төлбөр нь өндөр байх тохиолдол байдаг. За ажлын байрнаас гадуур сургалтанд хэрэглэгддэг хамгийн түгээмэл аргуудад албан ёсны богино хугацааны дахин мэргэжшүүлэх, мэргэжил дээшлүүлэх зорилго бүхий тодорхой чиглэлийн төрөлцсөн сургалт, семинарууд, за танхимд лекц сонсох, өөр байгууллагад очиж туршлага судлах, орой хичнээнээр суралцах зэрэг багтдаг байна. За сургалтын аргуудын талаар авч үзье. За сургалтын олон арга байдгаас практикт хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэд хэдэн аргууд байдаг байна. За үүнд нэгдүгээрт нь лекц арга. Энэ нь тодорхой сэдвээр хэлэлцэхгүй зөвхөн багш ярьдаг. За бүлгийн ярилцлагын аргатай асуулт тайлбарын хэлбэртэйгээр сонсогчдын идэвхтэй оролцооны зэрэгцээ багш ярьдаг байна. За мөн дүрд тоглох. Энэ нь бодит нөхцөл байдлыг зохиож улмаар суралцагчдад тодорхой дүрийг хуваарлаж өгдөг. За энэ тохиолдолд хамгийн чухал нь асуудлыг шийдвэрлэхэд бус харин ур чадварыг хөгжүүлэх чиглэсэн байдаг. За лабораторийн сургалт тань энэ байгууллагын хөгжилд ашиглагддаг. За суралцагчид санал сэтгэлээ хуваалцсан суралцдаг. За жишээн дээр суралцах сургалт байдаг. За аль нэг албан тушаал дээр тулгарсан бодит жишээг суралцагчдад өгдөг. Тэгээд тухайн нөхцөл байдлаас гарах аргуудыг санал болгодог. Эсвэл шаардлагатай шийдвэрүүдийг хэрхэн гаргах талаар суралцдаг арга байна. За менежментийн тоглоом гэж байна. Суралцагчдад байгууллагын тухай мэдээллийг өгөөд багуудад хуваадаг. За баг бүр шуурхай шийдвэр гаргаж түүнийгээ үнэлдэг ийм арга байдаг байна. За загварчилсан сургалт гэнэ. За менежментийн тоглоомтой төстэй боловч мэдээлэл авах, шийдвэрт шинжилгээ хийхэд компьютерийг ашигладаг. За дараа нь үр дүнгээ хэлцдэг ийм арга байна. За байгалийн сургалт. Энэ нь хэд хэдэн ажилтнууд ялангуяа удирдах халуун тушаалтнууд 3-7 хоног хүртэл хөдөө, гэр, майхан гэх зэрэгт хамтдаа байж өөрсдийн хувийн чадвараа ойлголцсон бие биенээсээ харилцан суралцдаг байх нэ. За хүрээлэн буй орчны сургалт байна. Суралцагчдын өдөр тутмын ажилд тохиолдож байдаг нөхцөл байдлын талаарх мэдээллийг бий болгодог. За суралцагчдын гаргасан шийдвэрийн тоо чанарт нь үнэлгээ хийх ийм сургалтын арга байдаг байна. За мөн асуудал шийдвэрлэх арга сургалт гэж байдаг. Суралцагчдад асуудлын ерөнхий мэдээллийг өгөх ба шийдвэр гаргахад нь багш тусалж гаргадаг ийм арга байна. За мөн дадлагын сургалт байна. За энэ нь сургалтыг бодит үйлдвэрлэлийн байр мэт томноглож товчуулсан байранд дадлах сургалт хийлэгдэг. За манай шинжлэх ухааны технологийн сургууль, технологийн дээд сургууль гэх мэт газруудад уул уурхай, цахилгааны гэх мэтийн бүхэл газруудыг яг тухайн орчин нөхцөлийг нь бий болгон товчуулсан ийм байранд дадлагыг хийлэгдэг. За видео болон кино бичлэг ашигласан сургалтууд байдаг. За тодорхой үйл явдлууд эсвэл нөхцөл байдлуудыг бичиж дүрсжүүлсэн ба түүнийг маш тодорхой тайлбарласан байдаг. За энд хөвчлэн хөлбөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтуудыг видео маягаар хүмүүс хэрхэн
одоо ямар байдлаас, ямар хариуцлага алдснаас болж одоо осол аваарт өртсөн, гар хөлөө тайрсан гэх мэт иймэрхүү бодит жишээ маягаар одоо үзэж түүнийгээ тодорхой тайлбарлах маягаар сургалтууд ордог байна. За өнөөдрийн хичээл өгөөрийг өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяр таа.